За сайн байна уу танд энэ орой мэндийг хүргэе. Манай сүүл 7 хоног бүрийн хавар гарыг явагддаг сүүл нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаараараа бид бүгд найрамдах Солонгос улс дахь хөдөлмөр нийгэм хамгааллын үйлчилгээний төвийн нийгмийн даатгалын засгийн мэргэжилтэй гантулга ачаагаа оролцуулж байна. Танд манай урилгыг хүлээн авч оролцож байгаад маш их баярлалаа. Тэгээд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За сайн байцгаана уу. Намайг Гантулга гэдэг. За энэ бүгд найрамдах Солонгос улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн нийгмийн даатгалын засаг мэргэжилтнээр одоо 8 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээ намайг энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад маш их баярлж байна. За баярлалаа. Тэгээд танилцуулсанд баярлалаа. Одоо манай ер нь энэ нийгмийн даатгалын газар маань энэ Солонгост үйл ажиллагаагаа явуулаад бас хэр удаж юм бэ? Яг хэдэн оноос эхэлж ингэ ажиллагаагаа явуулж эхэлвэ? Энэ талаараас таач. Ер нь бол манай энэ яг нийгмийн даатгалын алба бол одоо Солонгос улсад 2007 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Анх бол нийгмийн даатгалын төлөөлөгчийн газар нэртэй үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд дараа нь одоо нэг цэгийн үйлчилгээний төвийн нийгмийн даатгалын засаг. За тэгээд хамгийн сүүлд болохоор 2016 оны 9 сараас болохоор одоо яг энэ нэрээрээ бүгд найрамдах Солонгос улс дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн нийгмийн даатгалын засаг гэсэн нэртэйгээр одоо Солонгос улсад бол 11 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо Монгол улсын нийгмийн даатгал хаална. Тэгэхээр бас нэлээд удаан үйл ажиллагаагаа явуулаад бас тэдний жинээрээ бас монголчуудад хурж үйлчилж үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээ хөдөлмөр нийгэм хамгааллын үйлчилгээний төвийн манд яг гол одоо өөрийгөө одоо үйл ажиллагаа явуулдаг зүйл нь яг юу вэ? За манай хөдөлмөр бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв болохоор за одоо энд амьдарч байгаа монгол иргэдээ за хөдөлмөрийн талаас одоо мэдээлэл зөвлөгөө өгөх. За энд одоо хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болон бусад иргэдээ одоо ямар нэгэн байдлаар одоо хөдөлмөрийн талаас асуудал болох юм бол одоо дэмжлэг одоо үзүүлэх зөвлөгөөг нь дээр нь болохоор манай нийгмийн даатгалын засгийн хувьд бол Монгол улсын нийгмийн даатгалын үйлчилгээг одоо Солонгос улсад үзүүлдэг. За ийм зорилготой төв байна. Тэгэхээр бас одоо ер нь бас нийгмийн даатгалаа хүмүүс одоо төлөөд явж байгаа гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс бол жишээлбэл өөрсдөө бол төлөөд явж байгаа тийм ээ. Тэгэхээр бас хуваараа төлж байгаа сайн дураараа төлж байгаа хүмүүс бас хэрэг байгаа бол ер нь одоо сүүлийн үед хүмүүсийн хуваараа төлөлт нь нэмэгдсэн үү эсвэл ингээд арай жоохон багасаад байгаа юу? Тэр бас за ер нь бол яг манай нийгмийн даатгалын одоо Солонгост үүссэн алба үйл ажиллагаа явуулаа нэлээд удацсан байгаа гэсэн тийм. Тэгээ энэ хооронд болохоор за эхний үед бол Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдээ бол ер нь бол нийгмийн даатгалт албан журмаар даатгалах хэрэгтэй байдیں۔ Нийгмийн даатгалын хуулийн дээр болохоор тэгээ заагдсан байдаг. Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд бол Монгол улсын нийгмийн даатгалт одоо албан журмаар хандах хэрэгтэй. За тэгээд энэ хуулийнхаа дагуу Солонгос улсад ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг албан журмаар хамруулдаг. За тэгээд дээр нь одоо хөдөлмөрийн гэрээний биш бусад одоо визээр оршин визгүй хууль бусаарч амьдарч байгаа иргэд олон байгаа. Энэ иргэднээ нь болохоор Монгол улсынхаа сайн дурын даатгалт хамрагддаг. Тэгээд тооны хувьд болохоор одоо 7 хоноос их үйл ажиллагаа явуулсан гэсэн энэ хооронд болохоор яг манай харгаан дээр бол нийт ингээд одоо Монгол улсын нийгмийн даатгалт хамрагдсан иргэдийн тоо 23. Тэгээд одоо энэ үл яг давхарцсан тоо зарим хүмүүс дахиад ирсэн байдаг. Зарим хүмүүс бол бүртгүүлчээр ингэ даатгалаа төлж байгаа дутаг цэцэрлэг бас орсон байна. Тэгээд сүүлийн үед бол бас хөдөлмөрийн гэрээний ажилчдаас бусад одоо манай иргэд болохоор сайн дурын даатгалт хамрагдах итгэх нь бол маш сайн болсон. Тэр бас маш их ууштай байна. Тэгээд нийгмийн даатгалт төлснөөрөө ер нь хүмүүст ямар ач холбогдолтой байдаг вэ? Ямар хэлбэртэй байдаг вэ? Бас хүмүүс ингээд төлсөн дээр төлөөгөн дээр би нэг яг сонсч ирсэнээр болоод ингээд за нийгмийн даатгалт төлчихснээс баг банкндаа мөнгө хадгалчаа гэж яхаа зарим хүмүүс бэ нийгмийн даатгалт төлснөөрөө бас биднэрт ирээдүйд эрсдлээс урьдчилснаас хэрэгтэй гэдэг шиг. Тэр энэ талаар нийгмийн даатгал гэдэг бол өөрөө ер нь үг нь анх гарсан үг нь болохоор
эрсдлээс хамгаалах гэсэн утгатай үгнээс нийгмийн даатгал үүссэн байдаг. За тэгээ нийгмийн даатгал гэдэг нь болохоор мэдээж хүн одоо эрсдэл үүссэн үедээ ахын тулд одоо энэ нэг хэлж байгаа юм. Одоо жишээ нь эрсдэл хүний амьдралд одоо мэдээж эрсдэл үүснэ. Жишээ нь одоо ямар эрсдэл үүсдэг вэ гэхээр хүн өвчилж болно. За тэгээ дээр нь одоо өндөр наслах чинь эрсдэлд орно. Тэгээ өндөр наслаад орлогогүй болно гэдэг чинь эрсдэлтэй болж байгаа гэсэн үг. Дээр нь бас юу хөдөлмөрийн чадвараа алдаж болно тийм. Бүр ингээд юугаар ярих юм бол насарж болно. За энэ тохиолдолд хүмүүс дандаа ингээд эрсдэл үүсэж байгаа. Тэгээ энэ эрсдэлтэй үед одоо нийгмийн даатгал танд туслана гэсэн. Нийгмийн даатгалын сангаас бүртгэж авнаа. Тэгэхээр нийгмийн даатгал маань өөрөө хэдэн хэлбэртэй гэдэг хэлбэр төрөлтэй байдаг. Монгол улсын нийгмийн даатгал болохоор одоо хоёр хэлбэрээр төлж болдог байгаа. Нэгт нь болохоор албан журмын даатгал буюу за одоо ямар нэгэн өмчийн одоо хэлбэрийн аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа. Одоо өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулад ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаа иргэд бол албан журмын даатгал төлдөг. За хуваарь хөдөлмөр эрхлэгч, малчид за одоо зүгээр ингээд ангуу төрөөс хүмүүс ч юм уу тийм ийм хуваарь хөдөлмөр эрхэлдэг. Дээр нь оюутнууд. За дээр нь манай хуулинд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа гэдэг бол сайн дурын даатгал байна. Ийм хоёр хэлбэртэй. Тэгээ ер нь одоо гадаадд сурж байгаа жишээлбэл бидний бол Солонгост байгаа хүмүүс, Солонгост байгаа иргэд бол ер нь оюутнууд бас дийлэнх нэлээд их хувийг эзэлдэг. Ер нь оюутнууд бас хэр их төлж ийн вэ? Тэгээд ер нь залуу хүмүүс төлөлт нь ер нь хэр их юм бэ? За ер нь юу юм бэ? Сүүлийн үеийн тоогоор сая ингээд 4 сарын хүрчний тоог цаашдаа одоо нэг сайтнаас харсан. Энд болохоор одоо манайхад Монгол иргэд бол нийтдээ 46,400 гаруй иргэд бол Солонгос улсад амьдарч сууж байгаа юм байлээ. Тэгээ оюутнууд бас нэлээд бий. Тэгээ оюутнууд нь болохоор яг D2 визтэй оюутнууд бол 3,000 гэсэн зорч байна. За D4 буюу одоо хэлний бэлтгэл ангид сурж байгаа оюутнууд болохоор 3,400 орчим байсан. Тэгэхээр залуучууд дээр нь болохоор залуу хүмүүс хэр одоо Солонгос улсад амьдарч байгаа гэдээс хөдөлмөрийн гэрээр ажиллаж байгаа гэдэг бол дандаа залуучууд. Дандаа одоо 90 д орны хүүхдүүд сүүлийн үед бол бүр 97-8 оны хүүхдүүд болсон ирсэн байна. Тэгэхээр 18 настай 17 настай. Тийм. Тэгээд ер нь одоо 90 эдээс 80 д оны хүүхдүүд бол маш амьдарч байгаа Солонгос улсад. Тэгэхээр энэ хүмүүс болохоор яг хүн залуу байхдаа одоо надад эрсдэл тохиолдохгүй гэж ер нь бол бодсон юм шиг. Тийм учраас яг залуучуудаас сайн төлдөг, ойлгоо сайн төлдөг хүмүүс бас бий. Бас төлөв сонирхолтой бас хүмүүсүүд би залуу би нийгмийн даатгал төлж яах юм бэ? Тэгээд бас хүмүүс би эрсдлээ тооцсон тий бас өвдөж болно гэдгийг ухамсарлахгүй бас ямарваа нэг ажил хийж байгаад бас осолдоо бас ухамсарлахгүй ойлгоход бас арай тэгжиж бол яг хэрэгтээрээ бол залуучууд илүү хандагдах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо энэ Солонгос улсад одоо манай иргэдийн ажиллаж байгаа ажлыг харахаар дандаа эрсдэлтэй. Данд хамгийн эрсдэлтэй одоо юу гэдэг Солонгос хүмүүс залуучууд хийдэг. Тийм учраас эрсдэл гарах яг магадaltaй тэр ажлын байран дээр ажиллаж байгаа учраас харин бүр нийгмийн даатгалыг сайн төлөх хэрэгтэй. Энийг бол залуучууд маш сайн ойлгох хэрэгтэй. Дээр нь залуучуудаас гадна аав ээжүүд нь ч бас сайн хэлж өгөх хэрэгтэй гэж би боддог. Залуу байхдаа бол тэрийг мэдэхгүй байна. Тэгэхээр яг эрсдлийн хажууд өөрөө ажиллаад байна гэж байна. За би бас D2-ийн зөвшөөрлөөс өгөхгүй. Тэгээд одоохондоо нийгмийн даатгалаа хараахан төлж амжаагүй байна. Тэгээд яг энэ хүү бас ингээ ярилцлагын үр дүндээ зүрээс асаад байгаа нийгмийн даатгалаа ер нь одооноос төлж эхэлнэ. Маргааш 94 онд бүгдийг бүртгэлж өгнө. Тэгээд тийм байна. За манайд нэг асуулт ирсэн байна. 2016 оноос хойш нийгмийн даатгалыг нөхөн төлж болох уу гэдэг чинь 16 оноос хойш юм байна. За ер нь бол юу 16 оноос хойш одоо нийгмийн даатгалыг нөхөн төлөх тухай хуулиуд ер нь баталгаатай гарцсан байгаа. Тэгээ энэ хууль болохоор хэрэгж хугацаанд хойшлоод 19 оны эсрэг нэгнээс хэрэгжинэ гэдэг ерөнхийдөө заагдсан байгаа. Тэгээ яг тэр хугацаанаас бас хэрэгжиж эхлэх үедээ бас одоо болсон хэлж мэдэхгүй байна. Хэрвээ энэ хууль хэрэгжих юм бол 16 оны одоо төлөөгүй даатгалын шийдлийг төлж болно. Гэхдээ яг тэр одоо хуулийг харахаар
дотор нь бүрдүүлэх баримт байна. Тэр бүрдүүлэх баримт хүчтэй болохоор ямар хүмүүс хамрагдах вэ гэхээр хуваараа хөдөлмөр эрхлэгч малчин. За ийм хоёр төрлийн хүмүүс хамрагдана. Гэхдээ бүрдүүлэх баримтын дотор нь за малчин хүн бол жишээ нь мал тоолгонд чинь яах ёстой гэж заасан байгаа. Хуваараа хөдөлмөр эрхлэгч хүн бол тэр хүн тухайн үед орлого олж ирсэн учраас татварын газар бүртгүүлсэн байна. Тэгэхээр татварын одоо манайх цэнхэр дэвтэр гэж ярьдаг. Тэр дэвтрээ бол одоо наамын бүртгүүлэх бэлтгэсэн байх хэрэгтэй. За одоо ер нь Солонгост амьдарч байгаа хүмүүс бас яаж нийгмийн татгалзаад үздэг юм болоо? За Солонгост амьдарч байгаа хүмүүс бол одоо бусад оронд амьдарч байгаа одоо манай гадаад амьдарч байгаа иргэдэг бол одоо маш сайхан боломжтой авч байгаа. Яг тэгвэл яг энэ монголчуудад зориулсан манай энэ төв байна. Нийгмийн татгалзын үйлчлэгийг газар дээр үзүүлж байна. Тэгэхээр бараа иргэд болохоор яаж хамрагдах вэ гэхээр манай төвд хандаад манай одоо нийгмийн татгалзын тасаг дээр биеэрээ ирж болно эсвэл утсаар ярьж байгаа. Тэгээд Монгол улсынхаа нийгмийн татгалзыг хамрагдах боломжтой. Ямар визтэй байх нь хамаагүй яад бол та Монгол улсын иргэн учраас нийгмийн татгалзтай хамрагдах хэрэг байгаа. За тэгэхээр ер нь Солонгост амьдарч байгаа хүмүүс за би одоо тэгвэл хамрагдъя. Тэгэхээр одоо нэг хэдэн төгрөг төлөх ёстой вэ гэдэг тийм асуудлаас гардаг шүү дээ. Хамгийн дээд талаар нь төлөх үү, хамгийн бага хэмжээгээр төлж болох уу, Монголтай адилхан төлөх үү гэдэг тийм асуудлаас гарч ирж байгаа. За Солонгост амьдарч байгаа иргэдийн хувьд болохоор манай нэг журам байдгийн тэр журам дээр болохоор доод хэмжээ 40 мянган воноос доошгүй төлнө гэж заасан. Тэгэхээр Солонгост амьдарч байгаа иргэд хамгийн доотлол нь 40 мянган вон төлөх нь. За дээд тал нь болохоор манай одоо Монгол улсад нүүдэж байгаа хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс 13%-аар тэгээд тэрийг яг вон шилжүүлсэн дүнгээр одоо бол ойролцоогоор 130 мянган вон ч юм уу төлөх боломжтой. Тэгэхээр хамгийн доод хэмжээ нь бол 40 мянга, хамгийн дээд нь бол 130 мянга. За ойролцоогоор дээдлийн нь ойролцоогоор. Тэгэхээр одоо нэг яг Монголд байгаа одоо вооны ханшаа жишээлбэл Монгол төгрөг рүүгээ шилжүүлж хөрвүүлж байгаа юм. Ийггүй яг яг бол Монгол улсад мэдээж төгрөгөөрөө бичих ёстой шинийн батлын дээр. Тэгэхээр бас журмын дагуу одоо 40 мянган воныг жишээ нь тухайн сарын эхний даваа гарагийн Монгол банкны ханшаа төгрөг вооны ханшаар төрөж шилжүүлэх гэж байна. Одоо жишээ хэлэхэд энэ одоо 5 сард тийм 5 сард жишээ нь одоо яг эхний даваа гарагийн ханшийг харахаар 220 байна. 223 байгаа. За тэгээд жишээ нь одоо бодоход 40 мянган вон чинь 40 мянган воныг сард төлсөн юм бол 5 сарын 23-ээр тийм 5 сардаа 40 мянган вон төлсөн 89200 төгрөгөөр нийгмийн татгалзал дээр бичдэг. Тэгэхээр бас нэлээд өндөр бодогдож байна. Тийм бас вооны ханш өсөд давлын үний төлсөн мөнгө нь одоо нэмэгдээд байна гэсэн. Вооны ханш жоохон буурсан бол бас төлсөн шимтгэж байгаа. Шимтгэл одоо нэмрээ хүссэн. Одоо ер нь бас хүмүүсийн ингээ харж байгаад нийгмийн даатгал Монголд байхдаа төлж явж байгаа Солонгос тэрэнгүүтээ шууд архицсан байдаг хүмүүс байдаг байхгүй. Тэгээд буцаагаад Монголдо очиод төлнө ч юм уу эсвэл энд яаж төлөхөө мэдэхгүй байна. Эсвэл айгүй Монгол руу ингээд мөнгө явуулаа жоохон зардал зэрэгтэй явуулах гад байна. Тэгэхээр хэцүү байна гэдэг. Энэ тал дээр юу яах вэ? За түрүү хэлснээр ингээд Солонгост байгаа хүмүүс бол шууд манай төрөнд хандах боломжтой байгаа гэсэн. Тэгэхээр бид нар болохоор төлж байгаа хүмүүстэй Солонгос банкны данс хүчтэй. Тэгэхээр энд амьдарч байгаа хүмүүсүүд мэдээ Солонгос банкны дансны бодох юм хамаагүй. Монгол руу бол ээж авдаа мэдээж мөнгө өгөөд явуулдаг хүмүүс байдаг. Гэхдээ яг нэг нийтдээ жишээ хэлэхэд одоо Монгол руу би ингээд нэг жилийнхаа нийгмийн татгалзыг төлөё гэдэг одоо ахтаа ч мөнгө өгөөд олчихж байгаа. Тэнгуут ах нь нөгөө мөнгөний аваад үрцэн. Тэнгуутаа дүүдээ би даатгалж төлж байгаа гэж хэлчихдэг. Тэгээ яг очиод даатгалж үзүүлсэн мөнгө төлөдөг. Тийм тохиол бас жоохон гардаг. Гэхдээ мэдээж яаж ч бодсон мөнгөө тийшээ шилжүүлээд төлж ирснээс газар дээрээ Солонгос банкныхаа дээр нь бас манайхын үед хүн дамжуулахаас гадна бас захин хэлбэрээр төлдөг аргууд бий. Одоо Америкт байгаа монголчууд ч өөр оронд амьдарч байгаа монголчууд болохоор манай нийгмийн даатгалын энэ даатгалцыг нэмгээд сайт руу ороод тэнд бас захимаар төлж болно. Гэхдээ захимаар төлөхдөө бас яг нэг хүндрэлтэй юм. Тэр хүн өөрөө Монгол төрний бас данстай байна. Тэгж тэр данснаас нөгөө нийгмийн даатгалын шинтгэлэг татдаг. Тэгэхээр бас л хүндрэлтэй. Тийм учраас Солонгост байгаа монгол иргэд бол харьцангуй сайхан боломжтой.
Тэгэхээр одоо ер нь манай Солонгост амьдарч байгаа одоо монголчууд жишээлбэл хайрсан Пусанд байгаа ч юм уу тийм чэжүүд амьдарч байгаа хүмүүс маань ингээд одоо төлмөр байна. Гэхдээ ингээд шууд яг төв дээр нэрээд амжихгүй байна. Тэгээд тийм хүмүүст бол яаж төлөвлөж байгаа вэ? Тийм хүмүүсийг болохоор ер нь бол нийгмийн даатгалын гэрээ бол мэдээ заавал биеэрээ зурх ёстой л доо. Гэхдээ бид нар одоо ийм арга хэрэгтэй. Одоо жишээ нь чэжүүд хоёрыг ч гэсэн бид нар хамт төлдөг хүмүүс зөндөө байгаа. Усаанаас ч гэсэн байгаа. Тэгээд тэр хүмүүсийг болохоор ингэж бодлоо. Бид нар яг утсаар яриад мэдээж тэр хүнийг одоо бүх мэдээллийг аваад одоо анкетын бүртгэлийнх нь маягт өдрийг бүлүүлж авчаад тэгээд хэрвээ энэ сөүл тэр хүний яг ойрын одоо найз ч байж бол махтуу байдаг бол тэр хүний өмнөөс ингээ гарах сурч болно. Яг л тэр бас тэрийг тэр хүнийг ингээд тусаанаас юм уу чийж үсэр хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр заавал тэр хүнийг утсаа шалгаад та яг энэ хүнийг явуулсан уу таны өмнөөс нь гарах сурч шалгадаг. Эсвэл бид нар яг сүүлийн бас нөгөө хүнийхээ одоо ирэх боломжтой хүмүүс байвал цаар их сайн зөвлөгөө өгж одоо гэрээгээ байгуулж тохирчоод ганцхан мөнгөний хийлгээд гэрээг нь шуулангаар гарч шуулангаар явуулаад тэгээд тэр хүн гэрээтэйгээ танилцуулж өгшөөрөө гарын үсгээ зураад тэгээд буцаагаад нэг хувийн бидэрт явуулах. Тэгээд тийм арга бас хэрэгтэй. Тэгэхгүй бол бас бүх хүнийг нэг бас яг энэ орнд тогтохгүй. Тэгэхээр бас бацаар лавлаж бас магадгүй бас лавлж асууя гэсэн хүмүүс байж магадгүй бас та тэр хүмүүст хүнсний дугаарыг хэлж өгч байна. За яг нийгмийн даатгалын зөвлөгөө авъя гэвэл манай нийгмийн даатгалын тасгийн 02 22 78 80 30. За 80 34 гэх төсвөл нь 2 утас байна. Энэ хоёр руу уцтаа зөвлөгөө авч болно. Тэгээд манай төв бол бас яг бүтэн сойдр ажиллана. Бас энд байгаа Монгол иргэдэд мэдээж үйлчлэл үзүүлж байгаа учраас иргэдийнхээс амардаг өдөр бүтэн сойдр ээлжээр ажилладаг. Дээр нь Монгол улсын болон Солонгос улсын улаантай буюу амралтын өдрөөр бас бүх өдөр ирсэн амрахгүй ээлжээр ажилладаг. Тэгэхээр манай иргэд бол хагасайдаа өдрөл ажиллах ба. Тэрнээс бас өдөр бол ер нь одоо саяны 2 утсаар зөвлөгөө авч болно. Дээр нь яг бас өсвөл миний гар утсыг яс өгөөднөөс зөвлөгөө өгдөг нөө гар утсыг студент авсан ч болно тийм. За. Одоо би яг сонсчихсан байхгүй. Ер нь Солонгостой бол бараг нийгмийн даатгалаараа хамгийн анх бараг гэрээ байгуулж хамгийн анх хилцээр хийжсэн улс гэж сонсчихсан. Тэгээд энэхүү хилцээр маань одоо бол журмууд нь өөрчлөлтөд яваад байгаа гэдээ сонсчихсан. Тэгээд хоёр орны хилцээр бас бусад орноос арай давуу талтай. Одоо бусад орнуудын Унгар бүр Болгар энэ төр улсууд бол одоо л ингэж яг тэр хилцээрээ бас хийж хэлж байхад Солонгостой бол аль хэдийн хийж гисэн байсан. Тэгэхээр бас энд байгаа хүмүүс бас харьцангуй давуу талтай гэдэг. Манайх болохоор юу гэдэг нийгмийн хамгааллын салбарт болохоор ингээд улсууд хоорондоо юм хилцээр хийдэг л дээ. Тэгээд жишээ нь одоо Монгол улсын нийгмийн даатгал болохоор Орос улстай хилцээртэй байдаг. Солонгостой хилцээртэй. Тэгээд саяхан Унгартай хилцээр явуулсан байна. Тэгээд хилцээрүүдийг харахаар юм эсвэл одоо хоёр улстай ингээд нийгмийн даатгалаа төлсөн нийгмийн даатгал дотроос юм тэтгэврийг их онцолж авдаг үзтээ. Тэгээд тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлсөн жилүүдийн нийлүүлж тооцдог хилцээр байна. Эсвэл харилцан чөлөөлөгдөх хилцээр байдаг. Тэгээд Солонгос улсын хувьд болохоор Монгол улсын засгийн газар Bulgarian Солонгос улсын засгийн газар хооронд харилцан чөлөөлөгдөх хилцээр тэтгэврийн даатгал. Тэгээ энэ хилцээр болохоор 2007 оноос хэрэгжижсэн байдаг. Энэ хилцээр хэрэгжиж ирснээс хойш яг манай нийгмийн даатгал ялдаг 7 оноос хэрэгжлээ. Одоо тэр харилцан чөлөөлөх тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь одоо юу гэдэг Солонгос улсад албан ёсоор ажиллаж байгаа бол мэдээж Солонгос улсад ажиллаж байгаа Солонгосын саадай бугаан буюу дөрвөн даатгалыг төлөх ёстой шүү. За тэр дотор чинь коммун янган буюу тэтгэврийн даатгал байгаа. За тэгэхээр мэдээж Монгол иргэн ингээд Солонгос улсад ажиллаж байгаа Солонгосын хуулиар тэр одоо саадай бугаан дөрвөн даатгалыг төлөх болчихлоо. За тэр би Монгол хүн юм чинь бас Монголдоо нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалаа төлж одоо бас эрсдлээс хамгаалж тэтгэврийн аммаар байдаг. Тэгэхээр ингээд хоёр давхар төлөх болчихлоо. Тэгэхээр тэр хилцээрээр яаж хийж өгсөн бэ гэхээр би хэрвээ Монгол улсынхаа
тэтгэврийн даатгалд хамрагдсан бол Солонгос улсын тэтгэврийн даатгалаас чөлөөлөх юм уу? Тэгэхээр бас айгүй иргэдтэй бол маш хэрэгтэй. За жишээ нь энэ ямар одоо энэ Солонгост амьдарч байгаа хүмүүст ямар хүмүүст их хамааралтай гэхээр төлөвлөрийн гэрээр ажиллаж байгаа хүмүүс. Хамгийн түрүү саадэ бомыг яг төлж байгаа. Тэр дотроос Монголынхаа даатгалд хамрагдаад Өмнөний янгон гэдэг нэг даатгалаас чөлөөлөгдөж байна. За дээр нь сүүлийн үед манай залуучууд Солонгос улсын одоо ихтэй сургуулийг төгсөөд маш гоё ажиллаж одоо гэсэн. Тэгээд энэ залуучууд маань за И7 тий өөрөө дээд ингээд бус визүүдийг аваад албан ёсоор ажилладаг болсон. Энэ залуучуудад бас маш хэрэгтэй. Бас нэг Монголынхаа даатгалыг төлөөд Солонгосын даатгалаас чөлөөлөх. Бас энэ бол аюулгүй уян хатан чанартай байна. Тэгэхээр гурван даатгалын төлөөд Монголынхаа нэг даатгалыг төлөөд одоо тийм яг үнэ саадэ бом дотроос 3-ын албан ёсоор төлж чинь тэтгэврийнхаа даатгалаас чөлөөлөх. За комментод ирсэн байна. Төлж байгаа дундаа тасарсан болохоор яаж төлөх вэ гэсэн байна. Одоо тэгэхээр бас төлж байгаа дундаа тасарсан. За тэр бол юу? Ер нь нийгмийн даатгалыг мэдээж тасрахгүй төлөө бол сайн л да. Гэхдээ тасарлаа гэдэг тэр хүний нийгмийн даатгалын үед алга болж байгаа ч юм уу тийм байхгүй шүү. Сүүлд нь одоо тэтгэвч авах. За тэдэн жил тэдэн сар төлөх ёстой гэхэд тэр тасарсан ч хамаагүй тэр жилүүдийн тоолно ш. Яа гэхдээ ерөнхийдөө ингээд тэтгэвчийг харахад сүүлийн хүн чинь за эмэгтэй хүн байлаа гэж боддог. За эмэгтэй хүн байж байгаа жирэмсэн болох шүү дээ. За тэгээ жирэмсэн болсон тохиол нийгмийн даатгалын сангаас жирэмсний амралтсны тэтгэмж авдаг. За тэр тэтгэмжийг авахын тулд жишээ нь нийтдээ нийгмийн даатгалаа 1 жил төлсөн байх хэрэгтэй. Сүүлийн 6 сар тасралтгүй. Тэгэхээр энэ хүн жишээ нь тийм тэтгэмж авах гэж байгаа сүүлийнхэн 6 сар тасраг байх гэсэн. Тэгээс тэр тасарснаар айлтгүй. Одооноос эхлээд тасралтгүй төлөвлөж байна. Гэхдээ түрүүний хэлснээр хэрвээ нөхөн даатгалын хууль хэрэгжих юм бол тэр хуульд одоо өөрөө хамрагдах одоо яг тэр нөхцөл хэрхэн үүсэж гинэ үү? Тэнд бас хамрагдчих тэр одоо сар тасснаас нөхөн төлж байна. За гэрээгээр байгаа эргээд Монгол талдаа төлөхөр Монголд лизэнд хамрагдахаар болохгүй гэдэг. За энэ бол юу л да банкны мэдээж асуудал та. Хүмүүс болохоор сүүлийн үед нийгмийн даатгалаа төлөхдөө тэр нийгмийн даатгалынхаа одоо би нийгмийн даатгал яах гэж төлж байгаа гэдгийг нэг үнийг ойлгох зөвөр үү. Түрүү хэлснээр одоо хүнд ямар нэгэн эрсдэл тохиолдоход би нийгмийн даатгалын сангаас мөнгө авах гэж төлж байгаа ш. Тэгж ч сүүлийн үед залуучууд одоо жишээ нь одоо наашаа Солонгос улс авах визэнд авах нийгмийн даатгал хэрэгтэй. Банкнаас би зээл авах хэрэгтэй гэдэг маягаар нийгмийн даатгалыг ойлгодог байхгүй юу? Гэхдээ манай одоо нийгмийн даатгалыг төлж байгаа тохиолдолд одоо албан журмын ч сайн дурын ч ямар ч байсан энэ хүн нийгмийн даатгалаа төлсөн гэдэг нь тэтгэр дээр нь бичигдээ нийгмийн даатгалыг авлаа бол харна. Энэ хүн зээл хүүгүй гэж банкны л ирэх шиг тийм. За сайн байна уу? Хүүхэд маань 8 сард 3 нас хүрнэ. Гэхдээ ажилдаа кредит авсан хугацаанд 6 сард ор гэсэн хуулиндаа яадаг вэ? Би дахиад уншгаа. Юу хүүхдээ харж байгаа ээж юм байна тийм. Хүүхдээ харж байгаа ээж үл юу шүү дээ. Одоо манай яг хуулинд бол 3 жил хүүхдээ харж болно. Яг 3 жил харах хооронд нь хэрвээ ингээ алан байгууллагад ажиллаж ирсэн хүн бол байгууллагаас нь нийгмийн даатгалыг төлж өгнө. Гэхдээ юу байхгүй юу тэтгэврийн даатгал тэтгэмжийн даатгалыг хоёр даатгалыг төлж өгнө. Үлдсэний гэхээр тэр хүн ажил хийгээг учраас жишээ нь ажилгүйдлийн даатгалыг төлөхгүй. Эрүүл мэндийн даатгалыг болохоор яг хүүхдээ харж байгаа эхчүүд болохоор төрөөс байгаа юм шүү дээ. Тийм болохоор энэ хүн бол нийгмийн даатгалыг тасрахгүй, тэтгэврийн даатгалыг тасрахгүй. Гэхдээ 3 жил ирээ болчих юм бол мэдээж ажил хийх болчихно. Тэгэхээр 3 жил дотроо бол 3 жилийн дотроо бол алан байгуулах хэрэгтэй. Игээл Солонгос төлөөгүй Монгол төлөөсөн тэр нь одоо тасраал байхгүй болж байгаа шүү дээ. Солонгос төлөөгүй Монгол төлөөсөн. За энэ асуулт. Яа чи миний бодлоор зүгээр юу гэж магадгүй хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг юм шиг. Зарим хүмүүс Солонгосын тэтгэврийн даатгалтаас төлдөг хүмүүс бий л дээ. За тэгээд яг Монголоо төлөөг орчихсон тийм хүмүүс юм шиг байна. Тэгээд хэрвээ өөрөө анх эрэхтэй Монголынхаа даатгалт төлсөн мөнгө төлөвөө явж байгаа бол хязгаарч манайх хувьцаа мөнгө боломжгүй. За саад талдаа төлж байгаа давхар Монголын
Монголын нийгмийн даатгалын гэрээ байгаа давхар төлөөд явж болох юм уу гэх. За ер нь давхар төлөхөд бол манай зүгээс бол хориглоод байх юм байхгүй. Байхгүй төлж болно. Яг л энэ хүн Монгол улсын иргэн учраас Монголынхаа даатгал төлж болно. Гэхдээ ялангуяа хөлмөрийн гэрээний иргэд бол албан журмаар заавал төлөх ёстой. Солонгосын даатгал төлөх үг нь бол ер нь ингээд ажил олгогчдыг хараад байхдаа ерөнхийдөө ажил олгогч өөрөө шийдчихэд одоо тэрхэн хүсэл тавих юм бол зарим байгууллагууд нь солонгосын даатгалд бас оруулсан байна. Зарим нь болохоор үгүй чи заавал Монголд солонгос байна. Тэгэхээр тэр хүн тэр одоо ажил олгогч байгууллага нь цалин өгч байгаа учраас одоо яахаар ажил олгогч байхаас манай хувьд бол Монголын даатгал заавал төлөх ёстой. Солонгос даатгал төлөх үг нь байгууллага шалтгаалсан хор төлөх болно гэсэн. За Монголд байгаа нийгмийн даатгалын дэвтрээ яаж бичүүлэх вэ? Энэ бол бас асуух нь нэг зүүн хэрэгтэй. Яг л энэ хүмүүсийг хамруулаад дэвтэр нь хаана бичих юм гэдэг байна тийм. Энэ дэвтрээ болохоор яана Монгол улстай очив. Яг тэгэхээр мэдээж энд бичихээр наашаа хүн дэвтрээ авчраад бичүүлээ. Тэгээд цагаар хатууд бас жоохон эрсдэлтэй учраас манай байгууллага Монгол улстай нийгмийн даатгалын ерөнхий газар гэж байна. Үүргүүдийн нийгмийн даатгал биш. Нийгмийн даатгалын ерөнхий газар өөрөө хариуцаад энд төлдөг Солонгост амьдарч байгаа бүх хүний одоо манай энэ хэсэг дээр гэсэн манай төв төлж байгаа иргэдийн дэвтрийг нийгмийн даатгалын ерөнхий газрын нэг давхар нэгдсэн үйлчлэгээний төвөд байдаг тийм бичиж байгаа. За хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүн солонгос төлөхгүй байж болд юм уу? Хуулинд аягүй засан байдаг. Энэ бас тэр яг түрүүний хэлсэн. Хэрвээ солонгос талаас нь болохоор солонгостой төлөхийг бас зориулсан байхгүй. Яг хэлцээрийнхаа дагуу Монгол даатгалтай хамрагдсан мэт солонгосоос чөлөөлөх болно гэж заасан. Тэгэхээр түрүүний асуулт жинхэнэ тийм. За сайн байна уу? Би солонгос дэмжлэг ялсанд байна. Гүрвт ороод 3 жил болж байгаа. Энэ жил Монгол явж гүрвээ сунгаж чадахгүй байгаа. Монгол ажилласаа гараагүй өвчтөй гэж явж байгаа. За энэ тийм асуулт нь жоохон хэцүү юм байна. Юу яг энэ хүнд яа манай утсыг тэмдэглэж аваад ерөнхийдөө хүний яг бас өөрийнх нь нөхцөл байдал тийм бас өөр гэдэг. Тэгэхээр яг тухайн хүний яг мэдээлэл сайн авч байгаа утсаар яг дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн дээр юм байна. Тэгэхээр манай утсыг 0222 78 8030 гэдэг нэмэлт. Тэгээ асуусан. За альмаа цэцмаа гэдэг нь үзэгч маань нэвтрүүлгийн дараа утас руу холбогдоод бас өөрийн тодорхой мэдээллийг авах боломжтой юм байна шүү. Талдаа төлж байгаа даатгалаа Монголд очиод аавна бидтэй. За энэ буцаан олголт гэдэг нэрлээ да. Энэ дээр бол бас иргэд сайн ойлгохгүй энэ болохоор яг Солонгосын төрийн даатгалын хуулийн дээр заагдсан заалт гэдэг. Юу одоо Монгол улсын хувьд болохоор визний ангиллал заасан. За E9 гэдэг хөдөлмөрийн гэрээний виз байгаа. За дээр үед болохоор E8 гэж бас виз байсан. Дараа бас H2 гэдэг 3 төрлийн виз. За энэ 3 төрлийн визэнд зөвхөн одоо тэтгэврийн Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол нутаг цаагаар нэг удаа авч болно гэсэн заалтай. Тэгэхээр визээс анхаарна. Яг одооны визэн дээр бол ер нь E9 гэсэн хөдөлмөрийн гэрээний ажилчид цааж байгаа. За бусад өөр одоо E7 түрүүний хэлсэнтэй өөр одоо E2, E5 гэдэг өөр одоо амьдрал сэхүүд энэ визүүд бол ерөөсөө цааж авахгүй учраас түрүүний дээр чөлөөлөх асуудал байна. Тэгээд буцааж авахгүй эдний даатгалд одоо мөнгө төлжсэнээс Монгол улсын даатгалд хамрагдаад Солонгос улсынхаа төрийн даатгалаас чөлөөлөгдөд өгсөн юм манай. Энэ хүмүүс өөрөө одоо E9 гэсэн E9 визтэй бол хэрвээ Солонгосын төрийн даатгалд одоо танаа ажил олгогч зөвхөрөө төлсөн шимтгэл байгаа бол таньдаг цатаа энэ мөнгө. Гэхдээ яг бүрдүүлэх бичиг баримт мэдээж эдний даатгалын газар дээр өчтөн хэмжлэг гэдэг. Яг энэ асуудал болохоор нутаг буцаасаа 1 сарын дотор онцны билетээ авчих хөөцөлдөг байгаа. Яг энэ үедээ манай ас төрөө манай төсвөрөө мэдээлж байна. За
Энэ 022 хэд гэвэ гэдэг энэ нөгөөнөд Монгоос юм уу? Эцсийн дугаараас өөр юм. явал сая бас комент хийсэн билээ. За нийгмийн даатгалаа ер нь хаана чиглэх вэ гэдэг нь асуусан тийм. Тэрүүний дэвтрээ хаана чиглэх вэ тийм. Тэр хэлсэнтэй нийгмийн даатгалын ерхий газар гэж байна. Тэнд Улаанбаатар шилэн банкны зүүн уртад манай нийгмийн даатгалын ерхий газар гэдэг банк таасан байж. Тэнд очиод нэг за Солонгос банк ирээд нийгмийн даатгалын дэвтэр Монгол нийгмийн даатгалын төвдөр аваад үлдсэн байгаа бичлэг хийгдэж байдаг юм болов уу? Яаж хэлэх вэ? Тэрийг яг наашаа хөтөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд болохоор одоо Монгол улстай нийгмийн даатгалын гэрээгээ байгуулад ирдэг байгаа. Тэгэхдээ бол дэвтрээ шинээр нээлгээд дэвтрээ хүмүүсийн дэвтрээ. Тэрийг бол манай ерхий газар дээр яг хатгалаад байж байгаа. Тэгээд сар болгон бичлэгтийн хийдэг. Одоо ингээд сар болгоны хайш гарна гэдэг бичиж. Тэгээд шалгах шалгана гэвэл ингэж шалгаж байна. Дэвтрээ очиод авч болно. Одоо зарим хүмүүсийг болохоор ээж аав нь очиод бас бичүүлээд байна. Ээж аав нь дэвтрийг авч болно. Эсвэл за энэ хүн Монголд очих юм бол нийгмийн даатгалын лавшаагаа нэг 3 гараа түүц машинаас авдаг шүү дээ. Иш лавшаа авах юм бол лавшаанд гэсэн юм. Тэгэхээр нийгмийн даатгалын дэвтэр лавшаа өрчин таарч байна. Тэгээд бас миний зүгээс нэг асуулт байна л да. Даатгалын гэрээг яг хэдийн хугацаагаар байгуулж болдог юм болоо? Жил 1 жилээр байдаг, 2 жилээр байдаг, 3 жилээр байдаг гэх юм бас янз бүр. Ер нь бол даатгалын гэрээ бол 1 жилээр хийгддэг. 1 жилээр хийгддэг. Тэгээд жилээс дээш төлөх юм бол гэрээгээ сунгаал байна гэсэн. За эсвэл яг зүгээр өөрөө хүсвэл тэрнээс богинохон бол ер нь байгуулж болно л да. Одоо жишээ нь ямар хүмүүсийн богинохон байгуулж байгаа гэхээр ингээд Солонгос улсад түр ирээд ажиллаж байгаа хүмүүс маш их байна шүү дээ. 3 сарын хийгээд нэгсэн тийм. Тэр хүмүүс болохоор ингээд Монголоос чөлөө авчдаг гэдэг. Албан байгууллаас. Тэгэхээр чи албан байгууллага даатгалын төлөхгүй цалин авах юм чинь. Монгол энэ хүн одоо сайн дурын даатгалтай чөлөө авах хэрэгтэй. Төлөхгүй нэг даатгалын тасрах гэдэг. Тэгэхээр энэ хүн жишээ нь одоо 3 сар чөлөө авсан. 3 сарын төлөв байгуулах. 3 сараа байгуулаад 3 сартаа ингээд төлчих. Тэгээ энэ дээр анхаарах юм нь хүн хэтэрхий богинохон байгуулчихад ерөнхийдөө даатгалын шимтгэлээ болохоор яг гэрээнийхээ хугацаанд дотор төлөх хэрэгтэй. Зарим хүмүүс болохоор ч одоо сар мөнгө төлөх гэрээ эзэмшдэг. Тэгэхгүй явж байгаа сүүл төлөх хүмүүс байна. Тэгэх юм бол мэдээж гэрээ урттай хүмүүсүүд жил дотроо жилийн гэрээтэй өнгөрч жил дотроо төлчих болж байна. 3 сарын гэрээ байгуулсан бол 3 сарын дуусчихвал тэгээд тэр мөнгө төлчих хэрэгтэй. Тэгээд хугацааны дэвтрээ дахиад нөхөн төлөө гэх юм бол одоо нөгөө албанч юм ямар нэгэн тооцоо бол төлөх боломж байхгүй. Саяны хэлснээр жишээ нь одоо нэг жилийн гэрээ байгуулсан юм бол одоо 1 сарын 1-ээс гэрээ байгуулаад 12 сарын 31-нд гэсэн нэг жилийн гэрээ явуулчихлаа. Тэгжээч одоо яг ямар нэг асуудал гарах юм бас төлж чадахгүй юм гарч байгаа ш. Цалингаа авч чадахгүй ингээд зарим хүмүүс бас төлж чадахгүй. За тэр хүн бол жишээ нь одоо ингээд 5 сарын чинь 3-4 сарын шиг төлөв хүмүүс байна. Тэгээ өнөөдөр 5 сард төлөө мөнгөтэй цалингаа авч чадчихлаа. Гэх юм бол халдангаа төлөөд төлж байна. Гэрээний хугацаанд дотор авч төлж байна. За энэ хүн дахиад хоолштой бас дахиад хуцад төлөөд 12 сар хүрээд гэсэн юм. Тэгвэл энэ хүн хичнээн хуцад ч гэсэн гэрээнийхээ хугацаанд дотор 12 сарын 31-ний дотор мөнгө төлсөн байх болно. Тэгвэл хоногийн бас одоо сайн дурын даатгал дээр хоногийн халдангтай 0.3%. Тэр алдангаа төлөөд тэгэхээр бас 0.3 гэдэг бол бас ингэж хуцраад байгаа бол харьцангуй өндөр юм байна. Тэгэхээр ер нь бол хугацаанд төлөөд байна. Хоцорсон хүн бол гэрээнийхээ хугацаанд дотор гэрээ нэрээ дуусаад 1 сард би одоо ингэ саяны 1 жилийн гэрээн дээр ярихад 1 сар гарцаа байна. Би одоо төлөв. Би Солонгост 10 жил гэрээгээр ажиллаж байгаад ирсэн. Нийгмийн даатгалаа бүрэн төлөөд ирсэн. Одоо Монголдо ирээд хуваараа ажиллаж байгаа боловч соо явж имчлүүлмээр байна. Солонгосоор имчлүүлмээр байна гэсэн юм. Имчлүүл тэгэхээр яг имчлүүлгийг гэвэл нийгмийн даатгалтай холбоотой асууж байгаа учраас мэдээж эрүүл мэндийн даатгалыг ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж гадаад улсад имчлүүлэхэд бол
Монгол улсын нийгмийн даатгал учраас Монгол улсынхаа иргэдэд үйлчлэж байгаа мэдээж эрүүл мэндийн даатгал үйлчлээ шүү дээ. Гадаад улсад болохоор Монгол улсын эрүүл мэндийн даатгал үйлчлэхгүй. Гэхдээ одоо манай улсын манай өөрөө Монгол улс өөрөө имжлэх боломжгүй өвчний жагсаалт гэж байдаг. Тэр жагсаалтыг ерөнхийдөө дандаа шинжлэгдэж байгаа. Тэр жагсаалтанд яг тэр хүний жишээ нь өвчин очсон байх юм бол манай одоо эрүүл мэндийн яамнаас тийм жагсаалт гарсан гэдэг. Эрүүл мэндийн яамнаас нэг өвчин үү те эсвэл бүр халамжаас бас нэг боломжууд бий. Тэрээс бүх юм дээр зүгээр нэг эмгэгт яваад үзүүлэх одоо бидэнд одоо хөдөлмөрийн биржээс урамшуулал солонгос явж имжлүүлэх ямар арга зам байж бас имжлэгдэх боломжгүй гэсэн өвчний жагсаалтыг ер нь нийтээс ороод харах байгаа. Тэр жагсаалтанд орцсон өвчин байвал одоо тодорхой мөнгө өгнө шүү дээ. Хэрвээ тэр орцсон тэр өвчний жагсаалтанд байх боломжгүй. Жишээ нь настан хүмүүс төр бас ийм боломж өгдөг. Жишээ нь хүн одоо өдөрний үеэс солиулдаг шүү дээ. Манай өвчтүүд бол зүрээ үеэс солиулдаг. Тэр хүмүүс бол солонгос үеэс солиулчаад эмнэлэгтээ яг имжлүүлсэн гэсэн одоо бичих баримт тодорхойлолтоо аваад Монголд очоод нийгмийн халамжийн үйлчлэгээний газар байгаа шүү дээ. Одоо хөдөлмөр халамж үйлчлэгээний ерхий газар. За ингээд дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газруудыг материалаа өгөөд тэр хүн бол халамжийн харийн сангаасаа 5 сая төгрөг шин авах. Тэгэхээр тийм боломжууд бол бий. Гэхдээ энэ бол эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан биш учраас нийгмийн даатгалтай хамаагүй. За гэрээгээр тэгээд ажилтдаг юм а 40,000 воноо нэг жил гаруй төлөөгүй одоо бүтэн төлж болох уу гэсэн. За энэ манай солонгос улсад ажиллаж байгаа манай гэрээт ажиллаж байгаа бас нэг боломж байна. Ер нь бол нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол улсад яг хоцроод төлөх юм бол ямар нэгэн алтан торголтой. Тэгжиж солонгос улсад ажиллаж байгаа энэ манай хөдөлмөрийн гэрээт ажиллаж байгаа харин одоогийн байдлаар ямар нэгэн алтан торголтой. Тэгэхээр одоо энэ хүн жишээ нь нэг жил төлөөгүй байдлаа 17 онд ирчээд одоо төлөөгүй явж байгаа юм. Тэгээд сарын 40,000 воноор тооцоод одоо яг нэг жил болсон 480,000 воноо ямар нэгэн алтан төлж байгаа. Өөрөө энд байгаад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа. За солонгост хараар ажиллаж байгаа хүмүүс нийгмийн даатгал төлж болох уу гэсэн юм. Боловгүй яг түрүү би бас хэлсэн. Та Монгол зээч ирээд болно. Харин та бичиг баримттай ямар өөрийгөө одоо Монгол улсын иргэн гэснийг тодорхойлсон. Одоо Монгол улсын иргэний үнэмлэх юм уу эсвэл улаан паспорттай ирээд даатгалын сайн дурын даатгал. За Бурмаа үлзий гэдэг энэ бас яг тэрнийхтэй адилхан асуулт асуусан байл да 40,000 2 жил төлөөгүй маа төлж болох уу гэсэн байл болох юм байна. Гэхдээ түрүүний манай даатгалын ус руу яриад мэдээж яг өөрөө бүртгэлд орж уу гэдэг юм. Яг тухайн үед гэрээгээ байгуулад одоо ингээд төлөөгүйний тоон бичсэн яваад байгаа хүмүүс байна. Ийм бол төлж байна. Харин гэрээ байгуулаад бас ирсэн хүмүүс байдаг. Тийм бол одооноос гэрээ болоод одооноос. Тэгэхгүй өмнөх оноос гэрээ байгуулах. Яг үл чинь хөт төрж юм шиг болчих шүү. Тийм. Тэгэхгүй харин гэрээгээ байгуулчаад өртөө яваад байгаа хүмүүс. Ясгаад. За энэ дээр бас нэг 13 дахь сарын цалин гэдэг тэрний талаар бас асуулт байна. 13 дахь сарын цалин амралтын мөнгөө яаж бодуулж авах вэ? Цаана байгууллагын үзүүлэлтээр шийднэ гэхээр хөдөлмөрийн гэрээ зөрчигдөж байгаа юм шүү. За энэ дээр бол би одоо нийгмийн даатгалын засгийн мэргэжилтэй учраас манай хөдөлмөрийн засгийн эцэг хэлж юм уу? Хөдөлмөрийн засгийн мэргэжилтийн зөвлөгөө өгсөн нь илүү сайн байх гэж бодож байна. За тэгэхээр хөдөлмөрийн засгийн бас үцгийг тань бичээд явуулъя. Таваас нэвтрүүлэг дуусны дараас тэгвэл олж асуугаарай. За юу асуултууд нэг бас болж байгаа шүү байна. Бас манай бас нэвтрүүлэг маань бас өндөрлөг тийшээ ер нь бол хандж байна. Тэгээд бас асуух зүйл байвал амжиж асуугаад байхгүй болвол бас нэвтрүүлгийн өндөрлөг тийшээ хандж. Танд бас сүүлийн хэдэн минут асуултаа.
За энэ бас монголчуудтайгаа одоо уулзуулаад энэ сайхан нэвтрүүлэгт өрсөн танай радиод маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Цаашдаа ингээ олон монголчуудтайгаа бас хэрэгтэй мэдээлэл хүргэж байгаарай гэж хүсмээр байна. За тэгээд дээр нь яг би Монгол улсын ингээ нийгмийн даатгалд ажиллаж байгаа гэвэл ер нь ингээ гадаад оронч дотоодч нийгмийн даатгалаа сайн төлөөрэй гэж бас уриалмаар байна. Яг тэгвэл түрүү хэлсэн ялангуяа Солонгос улсад ажиллаж байгаа манай иргэд маань маш их эрсдэлтэй ажил хийгээд одоо өөрөө эрсдлийн хажууд байгаа гэдгийг мэдэхгүй яваад байдаг учраас аль болох Монгол улсын нийгмийн даатгалыг өөртөө байгаа боломжоор төлөөрэй гэж уриалмаар байна. Тэгээд одоо хэрвээ та нар өөрсдөө хамрагдсан байсан ч гэсэн хажууд чинь байдаг найз нөхөд ах дүү нартай бас энэ мэдээллийг хүргээрэй. Манай одоо түүний хаалга та нарын байнга нээлттэй байгаа шүү. Мэдээлэл зөвлөгөө аваарай гэж хүсмээр байна. За лайв болноо. Бас тэгээд асуултаа дараа араасаа бас орж ирээд байна. Тэгээд гол асуулт байна. Тэгээд дараа нь яг утсаар юу сэдвэж байна. За Солонгост 2005-аас 2007 онд ажлын гэрээгээр ажиллаад нийгмийн даатгалын мөнгө авч чадаагүй. Яаж хөөцөлдөж авах вэ гэсэн. За энэ тэгэхээр бас түрүүний нэг уцаа олох гэдэг байсан. Миний бодлоор нэг Солонгосын тэтгэврийн даатгалт тавьсан хүн. Тэгээ энэ хүн одоо жишээ нь өөрөө хаана байгаа юм бол Монголд байгаа юм болов Солонгост. Энэ Монгол Солонгост байгаас бас ялгаатай. Яа тэгэхээр энэ хүн юу эдний хуулийн дээр өөрөө ингэж заасан байдаг. Уцаа олголт гэдэг одоо Солонгосын тэтгэврийн даатгалт төлсөн мөнгөө яг нутаг буцах үедээ авч явдаг. За эсвэл Монгол руу ингээд авч чадахгүй буцчихлаа. Тийм хүмүүс бас зөндөө байдаг. Авч чадахгүй буцлаа гэхэд манай нийгмийн даатгалын одоо үүргүүд болон орон нутгийн бүх салбаруудаар бас энэ уцаа олголтыг ихэмжлэн авдаг. Солонгостоос энэ Солонгос улсын тэтгэврийн даатгалын байгууллагаас санамж хүч байгуулсан байдаг. Тэгэхээр нутаг буцаад одоо би өнөөдөр жишээ нь одоо энэ 5 сар нутаг буцаад 5 жилийн дотор хэмжлэх хэрэгтэй. За одоо жишээ нь энэ хүн энэ бас Монголд очиод асуугаар энд ирээгүй байна гэх юм аа. Тэгээд аль талдаа мөнгө нь орж ирээгүй гээд байгаа мөнгийг яаж олж чадах вэ? Тэр мөнгөг нь тэр хүн өөрөө хэмжлээг байх болчихдог юм биш үү? Тэр хүн заавал хэмжиж тэр мөнгө нь өөрх нь дансан байна. Тэрнээс биш манай даатгалын байгууллагад мөнгө нь ирээд бид нар тараад байна биш. Өөрийнх нь хувийн дансан байна. Тийм учраас энэ хүн нэг юм буруу ойлголттой байгаа. Солонгост байгаа. Солонгост байгаа бол өөрөө бүр Солонгосын даатгалын байгууллагад очиж зөвлөгөө авах болно. Эсвэл Солонгосын тэтгэврийн даатгалын давлага утас байдаг 1355. Энэ утаснаас өөрийнхөө гадаад иргэний өмнөхний дугаар айлыг мэдээлж шүү. Энд байгаа бол харин бас аргатай. Энд байгаа бол эндээс нутаг буцах үед хэмжиж. За хэрвээ түрүүний хэлсээр Монгол гараад 5 жилээс дээш хугацаанд хэтэрсэн тэр хүн хэмжлээгөөр одоохондоо идэвхтэй тэтгэврийн насыг гэдэг. Одоо жишээ нь эдний тэтгэврийн нас одоогийн байдлаар 61 байгаа. Тэгэхээр Солонгос улсын яг тэр тэтгэвэр тарих насны үлдээ тэр нэг өхий үлдээ. Тэр бол бүр огтгүй юм байна. Гэхдээ би энэ хүнийг бодохдоо зүгээр мөнгө авна гэдэг яг нийгмийн даатгал одоо нийгмийн тэтгэврийн даатгалын мөнгө юм уу эсвэл 13 дахь сарын цалин юм уу? За 5-аас 7 хоног гэхэд тэтгэврийн даатгал явах юм. Тэтгэврийн даатгал Солонгосын хүний мөнгө. Энэ хүн ч гэсэн одоо яа манай тасын утсыг миний утсыг бас авч байна даа. Тэгээд яг Солонгос даатгалтай холбоотой зүйл бас нарийнсан асуумар. Зарим хүмүүс бас буруу ойлгоод байна. За тэгэхээр одоо нийгмийн хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчлэгээний төвийн онцгой бас дахин хэлээд өгье. 02 22 78 80 30 гэсэн дугаар руу залгаад та бас хэрэгтэй мэдээлэл авах боломжтой байна. Манай нийгмийн даатгалын засаг. Хөдөлмөрийн засаг болохоор 22 За хөдөлмөр нийгэм хамгааллын явц маань болохоор 02 22 66 82 28 гэсэн бас дугаар байгаа юм байна. Мөн 02 22 66 92 29 гэсэн дугаараар тас холбогдож болох нэ. Дараагийн дугаараар хөдөлмөрийн ажилтнаа оруулж болох уу? Дараагийн дугаар хизээ гэж юм бас. Магадгүй та хэрэг дараа бас ажлын цаг зав чинь таараад манай нэвтрүүлэг бас тийм орох боломжтой бас энэ бас таны дахиад бас оролцох
урилга өгч байна. Тусдаа олцсон байна. За нэг удаа 60 мянган вон төлөөд өгсөн тэрийгээ буцааж авч болох уу гэдгсэн бэ. За сайн дурын даатгалт төлсөн юм шиг байна тийм. Ер нь бол сайн дурын даатгалт хамрагдана гэдэг чинь хүн өөрөө хүсээ өөрөө тэр нийгмийн даатгалтын мөнгөдлөөр гэрээ байгуулад гэрээгээ зөвшөөрөөд гар үсгээ зураадаг байгуулсан тохиолдолд буцааж болохгүй. А ямар нэгэн байдлаар буруу шилжүүлсэн бас юм зүйл юм. Одоо жишээ нь гэрээт ажил дээр их гардаг. Ажил олгосон цалингийн намдуугаар нийгмийн даатгалын бансрын жишээ нь цалингийн жишээ. Яг ийм тохиолдолд буруу мөнгө олгосон тохиолдолд мэдээж буцааж. Зүгээр гэрээ байгуулаад төлсөн юм. Бас асуулт юм шиг байна. Төлснөө буцааж авч болох уу 40 мянган вон гэсэн юм. Яг сайн хэлсэн. Яг гэрээгээ байгуулаад төлсөн нийгмийн даатгалын шинжилгээ буцааж авах гэсэн. За баярлалаа. Тэгээд энэ манай бас нэвтрүүлгийн цагаас нэлээд мэдлэг жишээ хандаж нэлээд бас явсан байна. Тэгээд бас магадгүй бас дараагийн цаг завыг бас боломжийн байх үед нь бас ирээд таад нэг удаас нэг урилга өгч जैन. Тэгээд тэр үед бас та бас үзэгч та бас манай нэвтрүүлгээс одоо нийгмийн даатгалын талаар асуух зүйл байвал тэр үед бас нэлээд сайн дэлгэрүүлж асуугаарай. Мөн бас асуултаа та бас бодоод манай нэвтрүүлэг ч юм уу эсвэл нийгмийн даатгалын утас руу холбоо бариад асуух бас боломжтой байгаа шүү. Тэгээд бүх өдөр бас ажлын бүх өдрүүдээр ажилладаг гэх юм бас айгүй харин хүмүүс айгүй боломжийн байна. Мөн одоо жишээлбэл тусан ч юм уу чэйжүү ч юм уу хол байгаа хүмүүс бас ингээд яриад асуугаад бас хийж өгөх боломжтой байгаа болохоор давхар боломжууд байгаа болохоор та бүхэн бас энийг ашиглаарай гэж хэлсээр байна. За тэгээд баярлалаа. Дараагийн дугаар хүртлээ баяртай. Баярлалаа.